Ховд аймгийн одоо хэмжээнд Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт одоо бас алдаатай байна. За хот төлөвлөлт нь бол бас яг хуулийн хүрээнд одоо сайн явж өгөхгүй байна гэсэн одоо алдаатай олон одоо барилгууд Ховд аймгийн одоо төвд бол баригдаж байна гэсэн асуудлыг бол хурцаар одоо шүүмжилж өөрийн цахим хуудаснаа бас байр сууриа илэрхийлж байгаа хэсэг бүлэг одоо залуусын төлөөлөл болох алтан од гэдэг энэ залуутай бид уулзаж байна. Тэгэхээр Ховд аймгийн одоо тухайд яг энэ хөгжлийн бодлого төлөвлөлт ер нь буруу явж гин гэсэн ийм байр суурийг өөрийн хувьд илэрхийлж байгаа. За яг ямар мессежийг иргэд олон нийтэд хүргэх гээд байна вэ? Яг ямар асуудлуудыг хөндөж тавив? За өнгөрсөн одоо хэдэн өдөр бол аймгийн бас нэлээд олон удирдлагуудтай за мөн одоо газрын албатай за хариуцсан мэрэгжилтнүүдтэй уулзлаа. Яг ямар асуудлыг хөндөж тавив? Ямар одоо хариултыг олж авав? За хөгжлийн бодлого буруу явж байгаа талаар та асууж байна тийм ээ. Тэгэхээр би одоо өөрөө хот байгуулалтын чиглэлийн архитектор мэргэжилтэй. Тэгэхээр би бол өөрийнхөө салбарын асуудлуудыг л одоо төрийн байгууллагуудад саналаа хүргэж иргэдэд сурчлах, таниулах, мэдүүлэх ийм л одоо хувийн байдлаар ингэж ажилладаг ийм л хүн байгаа юм. Тэгэхээр яг одоо ямар нөхцөл байдал үүсэт нэхэр ерөөсө төвчих ямарч боломжгүй үл өшөөж болохгүй ингээд нийтээрээ уул эсэргүүцээ байж байгаа хэвээр ийм нөхцөл байдал үүсчлээ. Үүнээс би сүүлийн 2 жил 3 барилга дээр л одоо гол асуудал тавьж байгаа. Яг одоо бол миний ард Ховд аймгийн Ховд хотын төвд байдаг 1-р сургуулийн хашаанд 48 айлын орон сууц ямар ч эхлэх зөвшөөрөл байхгүй. Батлагдсан зураг төсөв байхгүй. Өөрийн эзэмшлийн ямар ч газар байхгүйгээр зөвхөн хууль бусаар хинээс зөвшөөрөл авахгүйгээр ингэж баригдаж байна. За энэ ямар сөрөг үр дагавартай бол би ингээ эсэргүүцээд саналаа илэрхийлээд яваад байгаа вэ гэхээр одоо энэ дөр барьж байгаа 48 айлын орон сууц чинь орох гарах гарц толомын талбай тийм ээ өөрийн гэсэн бас эзэмшлийн хашаа татаж таарна. Тэгэхээр энэ орон зайд дахиж одоо ямар ч одоо сургуулийн өртгөл юм уу одоо заал, номын сан, өөр лаборатори, хүүхдийн чөлөө цаг өнгөрүүлэх, өөр анги танхим одоо сургуулийн зорилттой ямар ч барилга байшин байж болно л доо. Тэд нар баригдах ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Яг тэр энэ сургуулийн одоо хой талд нь бол дахиад орон сууц байгаа. Энэ орон сууц, энэ барилга, шинээр барьж байгаа барилга, орон сууц хоёрын дунд шинэ сургуулийн зорилттой ямар нэг орон сууц барьна гэх юм бол өмнө нь одоо 10 жилийн өмнө баригдсан орон сууцны цонхыг хаах учраас иргэдэн зөвшөөрөхгүй. Тэгэхээр хүмүүс бол энэ орон сууцыг зөвхөн нэг юм жижигхэн газар барьж үзээд байх шиг байна. Яг үндэ бол энэ орон сууц баригдсанараа энэ хавьд ямар ч өөр барилга барих боломжгүй болж байгаа юм л асуудал байна. Тэглээч сургуулийн зорилттой газрыг бол төрийн өмчийн нэр дээр өгдөг. Сургуулийн зорилттой газрыг бол зөвхөн сургуультай холбогдолтой үйл ажиллагаанд ашиглана л гэсэн байна. Яг одоо баригдаж байгаа энэ барилга бол багш ажилчдын байр гэсэн нэртэй яваад байгаа боловч бодит байдал дээр одоо энэ сургуульд ажиллаж байгаа багш ажилчдаас хүн бараг байхгүй шахуу гэдэг мэдээллийг бол авсан. Багш гээд байгаа нэртэй хүмүүс нь бол тэтгэвртэй гарчихсан. Зарим нь хот руу шилжээ явчихсан. Зөвхөн нэр дээр нь байдаг ч юм уу. Тийм байна. Тэгэхээр энэ барилга баригдаж дууссан ч гэсэн багш ажилчдын нийгмийн одоо баталгааг хангаж чадахгүй гэсэн. За хангалаа гэж дээ. 48 айлыг бүр 48 үлэнгэнд багшийг орууллаа гэж дээ. 10 жилийн дараа 15 жилийн дараа энэ багш амьдрахаа болноо. Энд өөр хүмүүс одоо ашгаа бодоод магадгүй 2 жилийн дараа зараад л явчихна. Хүмүүс өөр амьдралаа бодоод гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээ хууль бусаар баригдаж байгаа учраас энийг эсэргүүцэж байгаа. За энэ асуудлаар бол Ховд аймгийн газрын харилцаа барилга утаагуулалтын газрын барилгын хэлтсийн мэрэгжилтэн улсын барилгын байцаагч та уулзлаа. Ховд хотын даргатай уулзлаа. Ховд хотын орлогч даргатай уулзлаа. Аймгийн засаг даргатай уулзлаа. За гэх мэтлэн аймгийн ерхий архитектортой бас уулзлаа. Тэгэхээр эдгээр хүмүүс бол үүнийг хууль бус гэдгийг бүгд мэдж байгаа, бүгд хүлээнсчирж байгаа. Ганцхан энэ дотроос Ховд аймгийн засаг дарга бол үүнийг маш зөв зүйл болсон. Хууль ёсны дагуу явж байгаа гэдэг одоо илтэд одоо юм худлаа мэдээллийг өгч тэр шасан байдлаа хандж байгаа. Тэгж яхад ерхий архитектор нь бол энэ барилгын зургийг батлах боломжгүй. Би батлахгүй гэдгийг хэлсэн. Компани бол батлаад өгөөч гэдэг ингээ гуугаа явж байгаа. За ийм л нөхцөл байдал үүсчээд байгаа. Тэгэхээр энэ багш нарын байрыг одоо бас яг хувийн өмчөд шилжүүлэх, хувьчлах асуудлыг бол аймгийн иргэдийн хурал бол баталсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ иргэдийн хурлын баталсан тогтоол нь анханасаа хууль бус өнөөдрийн энэ хууль бус барилгууд барих үндэс нөхцөлийг тавьсан гэж ойлгож болох уу? Тийм шүү дээ. Одоо 2003 онд өмчилсөн гэж яригдаж байгаа байхгүй юу? За 2003 онд өмчлөхөд тэрнээс өмнө бол сургуулийн нэр дээр байсан байна. Ашиглалт зориулт нь бол дээр үед одоо нөгөө 10 жилийн сумын сурагч нар чинь 10 дугаар анги энд дэж төгсдөг байхад оюутнууд сурагчид л түр ирж байдаг байсан. Тэгэхээр яг тухайн үед бас Ховд аймгийн орон сууцны хангамж муу байсан учраас зөвхөн түр хугацаанд багш нарыг байрлуулжсэн байхгүй юу? Гэтэл энэ чинь 20 жил амьдарчаад сүүлдээ орон сууцаа өөрийнхөө нэр дээр болгож авангуудаа барилгаа дур мэдэж компанитай нийлж нураагаад тэгээ одоо энэ сурагчдын ашиглах ёстой газрыг одоо өөрсдийн мэдэлд аваад ингэ ачна. Энэ үндсэндээ цэвэр шууд бүдүүлэг газрын дээр нь баггүй юу?
Нэг талаараа 8 ч үж болно. Тухайн үеийн тэр захирамж шийдвэр гаргасан засаг дарга иргэдийн хурлын төлөөлөгч нар тийм ээ тийшээ уриалан чиглүүлж ирсэн хүмүүс яг ямар ашиг сонирхлын үүднээс ийм одоо ямар ч ирээдүйд үр ашиггүй хүүхдүүдийн боломжоо сулгаалсан ийм зүйлийг хийвэ. Газрын 8 юм уу дээр юм уу одоо аль нэг нь л баг. Тэгэхээр энд бол иргэдийн хурлаар одоо ингээд тогтоолоо гаргаад хувийн өмчлөлт шилжүүлсэн учраас одоо иргэд маань бас энд одоо юу барих нь дурын асуудал гэсэн асуудлыг бас хөндөж ярьж байгаа. Тэгэхээр одоо ямар гарц байна вэ? Нэгэнт одоо баригдаад ингэсэн нөгөөтэйгээр бас нэлээ олон жилийн багш нарын байранд амьдардаг одоо хувьчлагч нар нь бол хүлээж байгаа тийм ээ. За нөгөө талаар энэ компани бол хүрэн мөнгө зарцуулаад одоо барилгаа бариад эхэлсэн байна. Энийг одоо буулгах боломжгүй. Тэгэхээр цаашид бид яах вэ? За ерөөсөө гарц шийдэл бол маш энгийн, маш ойлгомжтой. За энэ барилга бол Монгол Улсын хуулийн заснаар хууль бус барилга эхлэх зөвшөөрөл аваагүй ийм одоо батлагдсан зурагдсан ийм хууль бус барилга учраас ерөөсөө хот байгуулалтын тухай хуулийн дээр бол засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шууд нураах тийм үүрэгтэй. Хэрвээ засаг даргын үүргээ одоо биелүүлэхгүй бол засаг дарга өөрөө хууль зөрчиж гинөө ашиг сонирхолтой байна, хууль зөрчиж бусдад давуу эрх олгосон байна гэдэг үндслээр авилгатай тэмцэх газар сурталчилан удагдах ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. За хэрвээ 2003 оны хувьчлал нь Монгол улс даяар яг хувьчлал явагдсан л да тийм ээ 90 оноос 2000 он гартал. Тэгэхээр энэ хувьчлалыг хууль ёсных гэж үзэх юм бол тэдгээр хувьчилж авсан иргэдийн одоо өмчлөгч нарын юуг эрх ашиг бас хангах шаардлагатай болно. Тэгэхээр тэдэнд орон сууц хэрэгтэй байгаа бол мөн энэ орон сууцын шаардлага хангахгүй болоод акт гарсан юм бол зүгээр л тус нь одоо газрыг нь олгод юм уу те энэ компани бариад өгье гэж юм чи ямар нэгэн байдлаар тийм боломжийг олгож өгөх бол бүрэн боломжтой. Энийг газрын шийдээд өөр газар барилга бариулчих боломж болчих واخгүй ерөөсөө. За энэ барилга баригдсанараа цаашдаа үүсэх хүндрэлтийн нөхцөл байдлуудаас цөөхнийг хэлье. За энэ сургууль нь өөрөө одоо намайг анх би энэ сургуульд авсыг заалгаж ирсэн. Тэгэхэд нэг 6-700 сурагчтай л гэж ярьдаг байсан. Тэгэхэд бид нар чи нэг ширээн дээр гуруулаа суудаг байлаа шүү дээ тий. Тэгэхэд одоо нэг өргөтгөл баригдсан гэсэн 2600 сурагчтай юм байна. Манай ховд хотын хүн ам яаж өсөж байгаа вэ? Жилээс жил асар хэмжээний одоо орон нутгийн иргэд ийшээ орж суурч чинь сая энэ жил ихэд 15 мянган айлд газар олголоо шүү дээ. Тэр газрууд бас хууль ёсоор олгогдсон. Энийг одоо олон нийт сайн мэдэхгүй байх. Ерөөсөө ямар ч хуулийн одоо үндэслэлгүйгээр олгогдсон. Зүгээр л олгогдсон байгаа. Тэгэхээр яагаад хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа? Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэж яг энэ газрын олголтын дээр гол анхаарлаа төвлөрүүлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах аль биесны байгууллага байгаа шүү. Тийм. Газрынхан болохоор зүгээр газрын хуулиараа иргэн газар өмчлөх эрхтэй л гэж явчихдаг байхгүй. За газар өмчлөх эрхтэй бол би чинь төв талбай дээр газар эзэмшиж болох уу? Болохгүй тийм ээ. Тэгвэл газар эзэмшихэд чинь тусдаа бас ямар нэгэн зохицуулт байдаг хөн шүү дээ. За газар эзэмшлэхэд 1000 айлын дор газар эзэмшлээ. Яаж зохион байгуулах вэ? Тэгээ зохион байгуулах нь өөрөө хот байгуулалтын асуудлаа хуурчдаг байхгүй. Тэр хот байгуулалтын тэр зураг төсөв дис дараалал яваагүй тохиолдол бол заавал буруу үр дүн төрнө гэсэн үг. Одоо тэр уулын ингэр дээр бариад байгаа тэр олон хашаанууд нэг өдөр үерт турсах хэсгийг хинч мэдэхгүй байхгүй. Ягаад тэгэхээр мэрэгжлийн байгууллага зураг төсөл хийж тооцоолоогүй гэсэн үг. За би энд байх эрсдлийг хэлье. Одоо 2600 сурагч байна. 5000 сурагч, 4000 сурагч бол яг уу дахиад нэг сургууль хэрэгтэй болно биз? Тэгэхээр яг хаана барих вэ? Өөр газар сонгоно. Гэтэл энэ хавийн нэвтрэл ингээд нэмэгдээд л байна. Ийм л эрсдэл байна шүү дээ, тийм ээ. Одоо Ховд аймагт хууль ёсны барилга гэж нэгч байхгүй. За яагаад ингэж үзэж байна? За энэ бол маш тодорхой учир шалтгаантай. Яагаад одоо би энэ Ховд аймагт ажиллаж амьдраад яг их сургуулаа төгсөөд 10 гаруй жил болж байна заяа. Нэг ч удаа хууль ёсны барилга баригдаж байгаагүй. Үндсэн шалтгаан юу вэ гэхээр энэ бол авилгатай холбоотой асуудал. Энийг би одоо амаараа л хэлж чадхаас биш баталж чадахгүй юм л да. Тийм болохоор зүгээр магадлалтай гэж хэлээ. Тэгэхгүй бол би бас дараа нь өөр хэрэгт орж магадгүй. За яагаад тэгэхээр би сүүлийн 4 жилийн хугацаанд ерөөсөө баригдах одоо зүү ёсоор баригдах боломжгүй эсвэл баригдсан эрсдэлтэй тэдгээр барилгууд дээр Ховд хотын дарга, газрын харилцааны дарга, ерхий архитектор гэдэг хүмүүсийг зүгээр барилгын суурь авах чагтанд дагуулж очдог. Тэр хүмүүс тэр барилгыг зогсоодоггүй. Зөвхөн нэг давхрын өрлөг хүртэл нь явуулсны дараа зогсоодог. Эмнэлгийн хойдолд бас нэг барилга баригдчихсан айл орон сууцнууд тийм ээ. Тэр жишээг сая ярьж л да. Тэр барилгыг нөхөө өгч яхад нь би хотын дарга ирэх бүх хүмүүсийг бүгдийг аваадсан. Тэгээ зогсоогоогүй. Нэг давхар, хоёр давхар хүртэл зогсоож байгаа. Яг тэр хүн тийшээ нэг 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийцэн ба штэ. Тэр үед нь зогсоогоод зогсоосон үед нөгөө компанич эрсдэл орно доо. Тэгэхээр нөгөө эрх мэдэлтэй хүмүүстэй тохиролцоогоо хийдэг. Тэрний дараа барилга явдаг. Одоо тэр барилга зургаач барилга батлуулаагүй. Их зөвшөөрлөө ч аваагүй баригдаад дууссан. Тэр залуу бол намайг одоо ална гэдэг одоо занал хэлээ бол хэлээд одоо аль бойсоор над руу хандсан байгаа шүү дээ. Бас нэг асуудал яригдж байгаа юм тийм ээ. Тэгэхээр Алтайгод гэдэг хүн бол яг тухайн одоо барилга тэр эмнэлгийн хойдлын барилгын газрыг бол өөр дээр аваад тэн дээр барилга барих гэжсэн чинь тэрийн аймаг одоо батлаж өгөхгүй байсаар байгаад өөр хүмүүст шилжүүлсэн учраас одоо ингээд энэ асуудлыг хөндөд байгаа гэсэн. Энэ дээр яг өөр энэ чинь хувьд ашиг сонирхлын зөрчил юм уу ямар нэг юм холбогдсон зүйл байгаа. За тэн дээр бол өөрөө барилга барих ямар ч юм хууль эрх зүйн үндэсгүй газар байхгүй юу? Бич вэ, хинч вэ барилга барьж болохгүй газар. Ягаад тэгэхээр нэгдүгürt эмнэлгийн зон, орон сууц барихад тохиромжгүй. Тэгээ автозамын дэр гэж байгаа тийм. Манай ерхий дэлгүүн дээр шүү дээ. Тэрийг ногоон бүсийг зааж өгсөн байдаг байхгүй. Ногоон бүсэд нэг л төрлийн барилга баригдах боломжтой. Эмнэлэг болон сувилын зориулалтаа барилга боломж. Дараагийн одоо хийж чадах зүйл юу вэ?
За ер нь энэ хот байгуулалтын тухай хууль гэдэг юм сайн сурчлах хэрэгтэй байна зөв мэргэжлийн үеийн хувьд бол. За бид нар яавал зөв болох вэ гэдэг тухай хэлье. За хот байгуулалтын үйл ажиллагаа ер нь энэ 3 дугаар он жил прогрессийн арт тал гэж их муухай боллоо гэж ярьдаг шүү дээ. Энэ бол цэвэр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн иргэдийн хурлын буруу. Яагаад тэгэхээр манай хот байгуулалтын хуулийн дээр байгаа. Иргэдийн хурал одоо манай гэр хоолын ямар нэгэн бүс байлаа гэж дээ тийм. Иргэдийн хурал хурлаа хийгээ шийдвэр гаргаад энэ хэсгийг орон сууцчлуулъя гэдэг шийдвэр ихлэ гаргадаг байхгүй юу. Тэр шийдвэрийн дагуу ерхий төлөвлөгөө хийгдэнэ. Ерхий төлөвлөгөө хэсэгчлэн ерхий төлөвлөгөө хийгдэнэ. Хэсэгчлэн ерхий төлөвлөгөө хийгдсэний дараа хүмүүс барилгынхаа зургийг хийнэ. Барилгын зураг хийгдсэний дараа барилгын ажил явагдана. Тэгэхээр хамгийн суур нөхцөлийг нь иргэдийн хурал хийгээг байхгүй. За иргэдийн хурлыг тэр мэдээллээр та нар ингэж ажиллана шүү гэдэг хэн хангаж ажиллах вэ гэхээр ерхий архитектор. Ерхий архитектор өөрөө хуулиа судлаа салбарт нь байгаа хүн хот байгуулалт үйл ажиллагаа бид нар ингэж удирдах авч явна гэдэг хэлдэг. Тэгэхээр ерхий архитектор иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурал одоо энэ хоёр дээр хамгийн анхны асуудал үүсчлээ гэсэн. Тэгэхээр төр ажиллаа хийгээг учраас иргэд ингэж ажиллаа хийж байна. Тий. Дээрээс нь төр өөрөө хариуцлага тооцдоггүй, тий. Өөрөөсөө ажиллаа хийгээг учраас ингээд айжчил ингээд санаа зов хойшоо суугаад болохоор иргэд одоо хүссэн газараа дуртай байшингаа барьж байгаа. Өнөөдөр бид нар аймгийн төв талбай дээр одоо барилга барьсан ч гэсэн хинт ч ирж зогсооч чадахгүй тийм л одоо хямарсан нөхцөл байдал байна л да. Тэгээ яг одоо нөгөө сонгуул болох гэж байгаатай холбоотой манай аймгийн удирдлагууд бол гараа ерөөсө хөдлөхгүй байна. Тэгээ эцсийн үр дүнд нь нэг хүн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдтол байх л да нэр цэвэр явснараа асуудал орохгүй байснараа. Харин хов дотын иргэд бол тэр чигээр хохироо үлдэж байгаа. Ийм л юм болж байна. Тэгэхээр одоо энэ нэг завхарсан энэ нөхцөл байдлыг бол ер нь маш яаралтай зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Энд бол энэ нэгдүгээр сургуулийн эцэгчүүд чимээгүй байдаг нь бол үр хүүхдүүдийнхээ төлөө эсрэг хийж байгаа бол гэмт хэрэг. Чимээгүй байна гэдэг чинь бол хамт хэрэг бүрдэж байгаатай ялгаа байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд 10 жилийн дараа энд чинь бас нөхцөл байдал хүндрэх нэ гэж боддог юм уу? Маш хүндэрнэ. Тэгээд хамгийн гол нь энэ зүгээр нэг байшин баригдаад зогсож байгаа асуудал биш цаа. Бид нар ийм ёс зүйгүй, ийм хариуцлагагүй, иргэдийн оролцоогүй ийм одоо соёлыг хүүхдүүдэд өвлүүлж үлдээж байгаа. Бидний шинээр төрж байгаа энэ 10 жил төсөж байгаа хүүхдүүд одоо гэрийнх нь хашинд авчиад юм буулгасан ч гэсэн тоохооргүй хэмжээний ийм л ёс суртахуунтай хүмүүс одоо үлдэхээр болчиход байна шүү дээ, тийм ээ. За. Тийм учраас л одоо ингээд эсэргүүцээ одоо. Ямар ч энэ асуудлын ард гарна энэ барилгыг бол нураана. Тэрийг бол амлалчаа. За баярлалаа.